камера энд байрлуулаг уудсан байна. За тэгээд энэ бичлэгтээ тавтаа морил сайн бацгаана уу? Өглөө үзэж байгаа л өглөөний минь, өдөр үзэж байгаа л өдрийн минь, тэгээд орой үзэж байгаа л орой минь төрхье. Би яг ингээд нөгөө л нэг ханныхаа урдаас хийж гин. Тэгээд хамгийн сүүлд ер нь миний мэдээллээс хэмэл та нар ингээд яг нүүлээ гэд яг хийсэн штэ. Тэгсэн чинь ингээд тэрний дараахан ингээд найз нөхдөөс хүртэлтэй. Тэгээ яг ингээд бэлнээс орж ирж байгаа хүмүүсээс хүртэл ингээд нүц нүгөө хаашаа нүсэн гэх бараг ер нь тиймэрхүү байсан хандлага нь. Тэгээд би эндээсээ нүгээгүй байгаа. Тэгээд би ч гэсэн өөрөө ингээд нүүн гэдэгтээ ингээд 100 байтугай 120% итгээд тэгэл ингээд бүх юмаа бэлдэж цэгцлээд тэгээ нэг 3 хоног байсан баха ингээд бүх юмнуудаа ингээд ачаалаад багалцсан заяа. Тэгээ ингээд нөмрөх хүнжлэл байсан баг. Тэгэл хүнжлөө нөмрөөл ингээд галтайгоо хүртэл ингээд цэгцлээд хайрцаглаад бүр багалцсан. Тэгээд байгаад исэн чинь нүүх болоо нүгээгүй. За яагаад гэсэн чинь яг угаасаа одоо нэг байрны сезоны үе байгаа штэ. Тийм байсан болохоор гадуур байрны олдоц байсан ч ингээд яг нөхцлүүд нь айгүй өндөр шалгууртай байсан. Тэг үний хувьд нэлээ өсөлттэй байсан. Тэгээд мөн шинэ орсон ажил маань болохоор яг манай энэ гэрээс тийм айхан биш. Гэхдээ би хувьдаа бол ямар ч байсан тийг нь авах гэж бодож байна. Гэхдээ юу яаж магадгүй юм. Байрны түрээс ч бас үнэтэй байгаа штэ. Тэгээд миний ажлын цалин тийм өндөр биш. Тийм учраас би ингээд санхүүгийн юг шийдэж чадахгүйгээр ачааллыг дааж чадахгүй хэмжээнд хүрэх юм бол яг хостел ч юм уу. Хажуу өрөөг би бас сайн мэдэхгүй байна. Би яг хажуу өрөөнд амьдарч чадах хэсгээ. Тэгээ үнэхээр л хажуу өрөөнд амьдрах юм бол тэн дээрээ нэг хэдэн 100-г нэмээд тэгээ ингээд байр төрөөсч олно штэ. Эсвэл юм нэг олоолаа. Тэгээд байрныхаа мөнгийг хуваагаад төлөх юм бол хажуу өрөөнд амьдрахаас илүү тав тухтай байна ах гэж бодож байна. Би хажуу өрөөнд амьдарч үзээгүй л тээ. Тэгээд савл болох юм бол ер нь эндээ өргөжлүүлээд амьдраад ландаа манайхаа. Одоо болохоор өнөөдөр амралтын өдөр би нэг хоол хийж идэх юм уу санаатай. Би Номонгоос нэг ийм юу авлаа. Хоолын сав авлаа. Тэрийг хаанаас авлаа гэж. Цахаас авсан юм болов. Нэг би ийм цэнхэрийг авсан байхгүй юу? Тэр болохоор ер нь бас асгарахгүй байх шиг байсан. Тэгээд гэсэн чи энэ ингээл явгууд хажуугаараа ингээд шүүлжсэн чи асгараад байд юм да. Гэсэн чин чимгээ угаасаа л ийм шилэн савнуудын таг асах ер нь асгараад байдгаа сайн барьдаггүй гэдгийг тийм ба. Би тэгээд ийм хөөрхөн аяг авсан байгаа. Нэрэн би бас ийм хөөрхөн аяг авсан. Гэхдээ одоо яг та нарт харагдаж байна. Үйлдвэрээ алдаатай байсан болов би ингээд нилээн юм хүнд тортой ярьсан байхгүй юу? Тэр торнд ингээд өрөөдөж жагаад энэ нь ингэсэн юм уу мэдэхгүй байна. Би өгнийг 2 ширхэг аваад нэг нь болохоор ажил дээр орхисон, нэг нь болохоор гэртээ хэрэглэе гэж бодоод. Сайн. Би өглөө юм. Юу жаагүй юу ч идээгүй. Ажаа надад нэг аяг усууч. Хөөс хэдэн секундын дууж болохыг та бүхэндээ би үзүүллээ. Ямар бол
хийж байгаа вэ гэвэл өчтөр нөгөө нэг юу хийгээд нөгөө нэг яг энэ бичлэгийн өмнө орсон тэр хоолыг хийсэн болохоор пастаны гоём үлдсэн юм аа. Тэгээд тоо ганцаараа хүн чинь яг хөө зөв байгаа заяа. Гэтэ цаа чин ийм тустай амьдраад байгаа байхгүй юу? Гэтэ ингээд бид хоёр нийлэх үед нийлээд тустай амьдрах үед амьдарч байгаа. Яг баг ийм хосуудын ярилцсан юм аашээ. Бид хоёр хэрэлдэг маргалдаг зүгээр л бид хоёрын яг нэг ажил төрөл. Одоо миний ч яг зэргийн ажил төрлөөс одоо тэгж байгаа. Санхүүгийн боломж байхгүй хэрнээ би юу гэж бодоод ингэж байрныхаа эзэдтэй ярьдсан үү гэж бодоод энэ заяа. Юу авч тавиач гээд токоо авч тавиулъя гээд тэгэнгүүтээ ингээд баг тэ 50 авах гээд амуу яах гээд. Тэгээд дараа нь болохоор 0-ийнхоо ингээд 0 бүр үнхээр жижигхэн заяа. Тэгээд бааных нь юу баан хүүхдийг, угаалтуур нь хүүхдийг, суултуур нь хүүхдийг ер нь бүгдөө юм жижигхэн хэмжээтэй заяа. Тэгээд бааны өшөг байхгүй шүршүрд орохоор ингээд тэр чигээрээ ус болчдөг заяа. Даанч нэг хөшиг тогтоогоод яг өөрөө хийж ирэхлээр тогтоох боломжтой газар байхгүй. Яг ингээд хаалга байнгут энд ингээд баан үргэлжлээд тэнгуут ингээд нэг юм юугаар тогтоон штэ. Хөшигний зам, хөшигний юм одоо тогтоон штэ нэг юм хөндлөн юмар. Тэгэнгүүт нөгөө талд нь хаалга байгаа болохоор юм хүндий тогтоох боломжгүй. Нэг яаж тогтоох юм бол. Чимгээ уулны энэнгээр ингээд шүл хийж уугаарай гэсэн юм. Хэрвээ ирэх юм бол ирэхээр нь хийгээд өчөө дөө. Өөрөө хоол хийгээд идэ дөө. Би орой хоол сүүлийн үед идэхгүй байгаа. Зүгээр л нөхцөл нь тэгж таарад байгаа юм уу? Яг нэг өдөр хэрвээ ажил дээрээ байх юм бол өдөр хоол хийж авч яваад яг ингээ өдрийн ямар ч хоол бэлдэж авч яваад тэгээд тэрийгээ идчихээ. Тэгээд орой ирэнгүүтээ ингээ зориулж хоол хийх ч юм уу эсвэл юм хөнгөө юм идэх ч юм ерөөсөө тэгж чадахгүй. Яагаад учраас яг өглөө нь үлсэж байгаа. Аргагүй шүү дээ. Бас орой хоол идэг болохоор тиймээс одоо зүгээр хоол хийгээд чи даа гэж бодож байна. Өчтөр дэлгүүрээс би энийг хасан баггүй юу? Тэгээд ингээ артлын харах юм бол надад таалагдаагүй маа ингээд амар жижигхэн хэмжээнд жижигхэн тэгэнгүүтээ нэг тийм өнгө үзэмжийн царай мотой тэгж утсан ч дажгүй л юм байсан байна. Энэ надад хүн өгөөгүй. Би чимгээд өгсөн баггүй юу? Тэгээ цаа чи энэ маранда вэжэр гээд үлдээсэн. Би одоо болохоор ногоонуудаа юу яагаад бэлдэн тэр хооронд нь болохоор би өндөг чанчраа гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээд би өндгөө чаналаа. Тэгэхээр нөгөө плетийг хасаад амирж дуурайд байна. За тэгэхээр энэ бичлэгээ яг энэ хэсэгт үлдээч. Хоол ээж явахдаа хийж магадгүй, хийх гэж юм ээж магадгүй. Тэгээд би кино үзлээ. За өөрийнхөө хийдгээр ямар ч ясан 9 сарын юг төлөвлөгөөг ингээд цаасан дээр хийсэн байгаа. Ингээд яг цагаар нь хуваагаад авсан байгаа. Тэгээд яг юу хийхээ бичээд тэгээд энд нь болохоор 9 сарын төлөлтүүдээ бичээд яг юуны төлөлтүүд байгаа лээ. Нүрийг бичсэн байна. Дараа нь болохоор яг дараачийн сар болон үргэлжлүүлээд дараах 4 сарын хугацаанд одоо юу хийхэд бичсэн байхын байна. За энэ болохоор ямар ч гэсэн ингэж дуусч байгаа юм байна. Гэтэн нэг юм хичээлээ. Энэ болохоор одоо ингээд нөгөө дэвтэр чи яг ингээд бүтэн юу яана гэж байхгүй штэ. За би дэвтэрнийхээ нэг ийм хэсэг 5-3 руу ингээд 5-3-ын бол ер нь юу яасан байна? Бичсэн байна. Гэхдээ зарим нэг хуудасны ингээд ийм
хоосон байгаа хгүй юу, иймэрхүү ч юм уу. Тэгээд сайн нэг хэсэг байна. Энэ ч юм уу. Тэгвэл энийг ашиглахын тулд би ингээд цаасаа нөхөж ашиглая. Тэгээд яг маргааш хийх зүйлсүүдээ яг энд дараалуулад биччихлээ. Энэ миний бас хайртай дэвтэр. За энэ дэвтэр дээр би яг ингээд бичлэгнүүдээ биччихлээ. Зүйлс хэрэгжүүлээд тэгээд дүгнэлт байдлаар яг 4 сарын дараа нэг бичлэг орох нь байна. За бичлэгийн тухайд нэг юм байлаа. Тэгээд хамгийн их цагийн авсан зүйлс болохоор би 8 сарынхаа юг гаргасан байна. Орлого зарлага гэх юм уу? Тэгээд орлого зарлага гаргахтаа болохоор би яг ануу харчуу ихч шиг юу хиймээр байгаа хгүй юу? Ануу харчуу ихч чинь нэг 4 минутын 5 минутын тэгэнгүүтээ шууд за орлогоо уулын яг заримдаа хийдэг заяа. Тэгээ шууд нөгөө зарлага хийгээд идэв штэ. Тэгээд яг шууд хуваар юу ягаад яг дөнгөйвөл өөрөө мэдчихэл байгаах. Тэгэл шууд нийтэд ил болохтой шууд хуваар зарладаг шиг би тийм юм богинохомжлог бас хийж үзмээр байгаа. Яг надад ч тийм юутай илж биш лээ. Тийм сонирхолтой ч л дээ. Зүгээр би угаасаа өөрөө сар болгон гаргах нь үнэн, тэрнийхээ сар болгон дүн харах нь үнэн. Зүгээр л та нарт хэрвээ сонирхолтойхан бэл хэлээрээ. Тэгвэл би ингээд ус тэртээ тэргөө ингээд гаргачихж байгаа юм чинь тэрийг нэг 4 минутын дотор ярих бол асуудал биш байна гэж бодож байна. За зарлагын тухайд гэх юм бол юу яасан байгаа? Орж ирсэн орлогоноос эхлэе. За орж ирсэн орлого маань ер нь 5 их усүрээс гэж юу яаж байгаа юм байна. Авраад за өөрөөсөө за яг өнгөд өөрөө өөрөө олсон ер нь цалин л гэсэн үг л дээ. За тэгэд цалингаас хэдээсэн, гэрээс хэдэрсэн. Гэр гэдэг нь яг аав ээж хоёроос тэгээд бас зоригоос гэж ирж байгаа. За тэгээд хамаатан буюу манай туяах ас ирж байгаа. Зээлээр тэгээд зээлээс хэд бас орлогоор орж ирсэн. Тэгээ бусад гэж ийм 5 их усүрээс орж ирсэн байна. За тэгээд зарлага бичгийн тулд энэ чинь ингээд бүр амар ядаргаатай юм болж байгаа юм л та. Тэр ингээд нооргож гаргасан байгаа. За хоол хүнс буюу гэр ах уу гэд би шууд ингээд бүх зарлагуудаа зүгээр ингээд бичсэн заяа. Тэгээд энэ дээр болохоор би юугаа нийт үнийн нөгөөдийг л бичсэн. Тэгээд дараа нь болохоор төлөлт энэ төлөлт нь болохоор ингээд сар болгоно тогтмол гардаг одоо байрны түрээс усных, тогных, сөөхнийг гэдэг сар болгон төлдөг төлбөр. Тэгээд мөн одоо энэ 8 сарын энэ орлого дээр одоо зээл гэж гарч ирж байгаа шүү дээ. Тэрэн шиг би 7 сарын зээлийг одоо төлсөн ч юм уу. Тэр одоо өрнүүд төлөлтүүд гэсэн үг. За дараа нь дахиад нэг өөр юу нь болохоор ангиллал нь болохоор төлбөртэй үйлчилгээ гэж байгаа. За энэ нь болохоор нэг удаагийн төлбөртэй үйлчилгээ. Жишээлбэл одоо тийм бичлэг янзалдаг аппликейшны хач үед юм уу яг ийм шууд төлсөн өөр одоо юу ч хийж болох юм дээ. Би нэг пилатест бүртгүүлээд явсан шүү дээ. Тэгэхэд одоо 40 сая төгрөг ч юм уу. Тиймэрхүү төлбөр байх нь. Тэгээд гоо сайхан гэж хуваасан байна. Тэгээд тээвэр шуудан харилцаа холбоо гэдэг. Ер нь энэ ангиллуудыг болохоор ер нь ануу харчуу ихчийн бичлэгнээс харж байгаа л за яг иймэрхүү ангиллал надад ер нь хэрэгтэй дээ. Одоо тухайн сард одоо юутай одоо боловсрал гэхэд одоо энэ ангиллал надад 8 сард байхгүй байгаа. Гэтэ 9 сард бол орж ирнэ. Яагаад гэвэл одоо ингээд өөртөө зориуллаад тийм мэрэгжлийн ном сонь авах ч юм уу. Тийм бол орж ирнэ гэж бодож байна. За чөлөөт цаг. Энэ чөлөөт цаг нь ер нь бол яг ингээд харах юм бол энэ хоол хүнс гэр ахуйтайгаа бол хамт заяа. Яагаад гэвэл би гадуур зүгээр ингээд хооллох тиймэрхүү л одоо зүйлс хийдэг заяа. Өөр ингээд нэг тийм сонирхолтой юм байхгүй. Одоо ингээд яг зарлагуудаа харах юм бол яг ингээд гадуур хоолсон баг юм төлбөрүүд л байгаа юм л да.
За дараа нь хувийн хэрэглээ гэж байгаа юм. Хувийн хэрэглээнд дэр гэхдээ яг юм байх болов уу гэж бодоод исэн чинь байж байна. Энэ дээр болохоор би хувцснуудыг оруулж өгсөн байгаа. Яг ингээд хувцас бичиг хэрэгээр боловсролоо орж болох юм. Гэтэ эсвэл хувийн хэрэг рүү бас орж болох юм. За тэгээд дараагийнх нь англи нь болохоор бэлэг гэж байгаа юм. Тэгээд дараа нь хандив. Тэгээд бас юм хураах нийтийн мөнгнүүд байдэн штэ. Тийм мөнгнүүдийг нийтэд нь энэ ангилалд оруулж өгсөн байна. Тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор эрүүл мэнд гэж байна. Одоо жишээлбэл ингээд сарын тэмдэг ирээд өвч тамдах юм авдагч байд юм уу тийм толгойн юм гэл. За нийт ямар ч байсан ингээд би мөнгүүдээ ноор болж те бичиж агаад тэгээд нийтэд нь бичиж үнийн дүнгийн тавиад тэгээ яг ингээд нийт юугаа гаргасан байна. За нийт зарлага гаргаад харлаа. Би уусаа санхүүж зүгээр л өөрөө өөрийнхөө хоёрын санхүүг ер нь би хэдэн төгрөг өөрөө олж ирээд байгаа. Хинээс мөнгө аваад байгаа. Би тэгээд хэдэн төгрөг зарцуулаад байгаа. Тэгээд тий миний одоо тийм зарцуулж байгаа зүйлс нь зөвхөн л тий ингээд хоол хүнс байгаа мó эсвэл өөр юу байгаа юм. Одоо энэ зарлага болно би ингэж юу л яах ёстой л доо. Гэтэ яг өнөөдөртөө л ингээд дуусгачих. Яг бүх юм ингээд бэлэн байгаа юм чинь дараа нь ячж болно. Дараа нь яах гээд байгаа вэ гэвэл энэ зарлага дотроос одоо энэ 8 сарын зарлага штэ. Тэгвэл би 8 сарын эхэнд яг 4 хоног хөсгөл рүү явсан штэ. Тэгээд тэрнийхэн нийт мөнгөний зардлыг бас олох хэрэгтэй байгаа байхгүй юу? Одоо энд ангилсан байгаагаа ерөөсөө ингэж бодохгүйгээр зүгээр л яг хөсгөл яваад ирэхэд хэд болсон юм. Одоо энд чинь одоо энэ тээвэр шууд харилцаа холбоон дээр л гэхэд одоо миний цаашаа явсан наашаа ирсэн автобусны мөнгө тэгээд яг нэг сумруу явсан прогоны зардал энэ төр ингээд яг тээврийн зардал энэ ангиллал руу тэгээд тухайн үед авсан одоо хүнсний мөнгө хоол хүнс рүү орсон. Тэгээд тухайн үед авсан одоо миний одоо хувцас нүдний шилж байд юм уу тэгвэл энэ хувийн хэрэглээ рүү орсон. Яа. Өглөөнийхөө усыг ууж байгаараа манайхаа. За өнөөдөр болохоор би одоо ороо ачаад тэгээд өөрийгөө бэлтжээд тэгээд шууд сургууль руу гарна. Яах байгаа вэ гэвэл өнөөдөр нээлтийн чимэглэл хийн. Тэрнээс гадна би болохоор өөрөө хичээл яг энэ хичээлийн жилийн хөтөлбөрийг бас юу яах байгаа засварлаад тэгээд нэгтгэд би менежерээр батлуулах байгаа. Тийм болохоор тэрийг эхэлж хийжээ дараа нь 2 цагаас яг нөө хийх хамтрах хүмүүстэйг нээлж аваад нээлтийн чимэглэл хийгээд тэгээд буцаж ирнэ. Тэгээд үнэхээр ус орохгүй байх юм бол хүчээр уух хэрэггүй заяа. Яг би жилийн өмнө хүчээр уудаг гэсэн за. Гэтэ тэр болохоор нөө яг ингээд тухайн өдөр юм хэмжээтэй устай. Тэгэл бүр ялцчих уух гал зүтгэлдэг байсан. Гэтэ нөө юм багаар өөртөө тасгаад тэгээд уугаад сурчих юм бол дараа нь зөв хөссөөсөө ордог болно. Шууд 2 аяг ус ууж чадахгүй бол эхлээд 1 аягийг ус уугаад тэгээд хүүтэн ус бас өглөө ууж чадахгүй байх юм бол тий яг тал аяг бүлээн ус уугаад ч юм уу яг ингээд чи яг за тэгээд чи яг юу хүсэж байна яг ингээд тэрийг мэдрээд сонсоод өөрийгөө ойлгох чухал юм байна. Я усан толч. За би гарахад бол ер нь нэлээд бэлэн болчлоо. Одоо болохоор өглөөнийхэн цаг уугаад хөрөгчөнд 2 өндөг ахаар нь чанчлаа. Өөр яг хуурай бэлэн юм бол алга байна. Хоол хийж идэж болно. Материал байж гисэн өчтөр би өглөө шууд хоол хийгээд идээд тэгээ бас орой унтахаа өмнө
орой хоол ер нь л идсэн баггүй юу. Тийм учраас одоо дахиад шууд хоол хийж идэхгүй. Тэгээд шар тос надад байна. Хар цай чансан байна. Тэгэхээр цайн дээрээ шар тос ич. Ямар хөөрхөн харагддаг юм бэ? Яа, өглөөний цагаан амтрах уугаарай. Дундуур нь туссан болохоор нэг хувааж идэж болохгүй. Амар бацсан муухай үрчигээр л байх юм шиг байна. Тэгэхээр тэрийг бодолцож үзье. Одоо болохоор сургууль руу явахдаа би алхаж үзье гэж бодож байна. Яг автобусаар явбал илүү хурдан л очин л доо. Гэтэ юу яа. Бүгд алхахтаа бүр нэлээ юм тойроо замаар удаан алхаад би нэг мууртай, нохойтой юм гэртэл байгаа юм шиг байгаа. Тэгжсэн чинь ингээ гаднаас ямар нэгэн амтаа орж ирээд тэгээд тэрийг нохоо манд бариад миний нохоо юм уу үгүй юм уу би мэдэхгүй байна. Гэтэ яг энэ одоо надтай дотн байсныг нь бодоход яг ингээд бас хүний нохоо биш юм шиг байгаа. Тэгээ ингээд тэр амтныг амдаа зугаад тэр барьчихж байгаа байхгүй юу? Тэр болохоор ингээд шувуу юм уу хулган юм уу гэж би бодсон юм. Тэгээ амдаа зугаад барих чахад ингээд амар эсэргүүцэл үзүүлээд байгаа байхгүй тэр амтнаа. Би бүр үнэхээр тод зүтэлсэн. Тэгээд тэр амтныг ингээд нохоо амдаа зугаад барьчихаар нь би ингээд барьсан байхгүй юу? Ер нь л одоо хаяах гэсэн ч юм уу. Тэгээ барьсан чинь тэр ингээд яг барьсан чинь ингээд миний ингээд гарыг ингээд хацсан заяа. Тэгсэн чинь могоо яг би могооны дүрс яг ингээд бүтэн биеийг хараагүй ч гэсэн яг ингээд одоо толгой хэсэг нь бол могоо байсан заяа. Тэгээ шууд тэгээд биний тийм ягаан одоо юм юу гэдэг штэ. Гэрээ хувцс гэхээр юм нэг хөвөн одоо тэр ямар материал гэх юм бэ? Нэг юм зузаан материал гэдэг да. Альсвал би зүгээр ингээд зургийг оруулчихад байгаа. Та нарт нэг юм харуулхад би нүуийн өөрийнхөө дээдлэлт нь ус тавиад доотлолт нь хогийн сав 50 гэж та нарт хэллээ. За ямарчсан тэгж байгаа байхгүй юу? Тэгээд хогийн саваа угаасаа авч амжаагүй. Тэгээд ер нь нэг одоо 7 хоног 2-7 хоног моногтой авахгүй юм шиг байна. Чи энэ сандлыг эвдэрсэн байхгүй юу? Одоо намайг харж би хогийн савтай болсон. Өглөөний минь манхан.
За ингээд хичээлийн шинжилгээ өдөр. Өнөөдөр ингээд 9 сарын 1 боллоо. Цаг хугацаа нэр харсан юм шиг юм аа. Одоо болохоор 5:30 болж байна би. Усанд орсон. Одоо болохоор ярьсаа бэлдээд нүрээ хурдан бодчихад тэгэл гэл гарыг. Өнөөдөр бүр хэрэг төвжрөх байх тийм болохоор бүр тэр бүгдээс нь өмнө такси бариад сургууль руу очицгоё. Тэгээ очисныхаа дараа өөр бэлтгэлүүдээ хийцгээе гэж бодож байна. За яа. За би гарахад бэлэн болчихлоо. Гадуураа цаваа өмсчлөө. Уул надад сах байгаа заяа. Тарт харуулъя. За энэ заяа. Хорвын таныг тарагдах шиг. Нэлээ урт хормойтой. Тэгээд энэ амар хөрх. Гэхдээ яг. За тэгээд нөгөө нэг плашаа өмссөн байгаа. Тэгээд алчуур зүчглээ. Гартаа болохоор би юм гарын гидрүүдэд дуртай. Тэгээд би үүнийг өөрөө за одоо өөрөө хийсэн гэх юм да. Тийм. Өнөөдөр л яг өсгий төмсчүүл уулна болох л ах. Гэхдээ ер нь манай сургууль дээр ихэнхдээ намхуултай юм өмсөрөө гэсэн. Тэгээд би өнөөдөр готлон өмсчлөө. Одоо тэгээ 9 сар гарч байгаа болохоор ер нь одоо тэгээ сэрүү орчин. Тийм болохоор ер нь манайхан дулаан цаагаарай. Би өдрийнхөө хоолыг аваад өчтөр сургуулиас чирч ирсэн мэт үрээд зэрэг би явлаа. Бай. Өглөөний минь одоо өглөө болж байна. Би хацалтаа явж ий. Би өмснэг харах байна. За тэгээд тэгсэн чинь өчтөр болохоор 9 сарын 2 байсан байхгүй юу? 9 сарын 8-нд хүрээд ирээрээ. Яг ингээд одоо менежер нь хэм үү, ахлагч нь хэм үү нэг юм өмнө нь буцалтаж авахд нэг залуу байсан юм. Тэгсэн чинь тэр залуу 9 сарын 8-нд ер нь ажил таарах юм уу, эсвэл байх юм уу? Тэгээд 8-нд ирээрэй гэж хэлсэн. Одоо нэг 7 хоног дахиад байна. Тэгээд өөрөө гадуур хоололцоод гэртээ 7 өнгөрөөж орж ирээд тэгэл нүрээ цэвэрлээд яг унтсан за. Тэгээд бүр нойр үнэхээр хуржээс. Тэгэл 12-т нэг хальт сэрж юм уучаад. Тэгээд шууд өглөө яг 5:30-ад босоод айгу юутай байна. Тэгээд нэг тийм нэлээд удаан унтсан болохоор гоё байна. Тэгээд бүтэн бие ямарцсан ерөөсөө ингэж тийм унтах хүслэмс төрөхгүй юм байна. Сүүлийн үед яг өглөөний хуваарлуугаа шилжих гээд жахан нэг тийм бүтлгүүтэй дэс ахгүй. Зуралтаад базараад би чинь зуны турш ерөөсөө өглөөний хуваартай байгаагүй. Яг юм орой хуваартай байсан болохоор одоо буцаад тэр хуваарлуугаа орж байна.
өчтөр би эхний 2 цаг хичээлтэйсэн болохоор за болохоор ч явахдаа угаасаа л ер нь 5:30 юм уу. Тэгээл өнгөрөөгөл босч байгаа. Өчтөр өглөө 5:30-аас асгаад тэгээд өөрийгөө бэлдээд гэрээсээ 6:40 мөчөж гарсан баг. Автобусны буудлын дээрээ 7 гэж очсон байх. Тэгээд автобусандаа суугаад юу яасан? Марчлалсан ажилдаа амжиж очоод тэгээд шууд эхний 2 цаг хичээлээ заачаад тэгээд ямар ч гэсэн тэгэл ажил дээр юу нь бол тэгж өнгөрсөн. Өдөр сонирхолтой юм болоогүй. Тэгээд оройн нь болохоор манай ажил 4-өөс тараад би хороол руу явсан байгаа. Яг гэж авсан бэ гэвэл энэ нуцыг би хорооллоос авсан байхгүй юу? Тэгсэн чинь хамгийн одоо яг энэ нуцыг авсан яг маргааш хийсэн бичлэг нь хүртэл нэг юм анивчсан тийм юутэй байлээ. Тэгээ манай найз энэ одоо эффект юм уу чи яг ийм эффект ийн гэж байхгүй баймаар ингэ явуулсан. Тэгээд тэр үед нь би дахиад ингэ нэгтэлж харж байгаа байхгүй юу? Тэгээ би яг тухайн үед болохоор ингээд хүмүүс хурдан бичлэг хүргэе гэж бодоод өсөө тэр тал дээр нь анхаарахгүй ингээл нэг 2-3 дүрс холбоо шууд оруулсан болохоор яг тэрийг дахиж орж шалгаж малгаж хараагүй байлаа. Тэгээд манай найз хийсэн тэр өдөр нь яг бас ингээ гадаа бичлэг хийж таарад тэгээ харсан чинь ингээд дүрс нь анивчаад лээ. Одоо байгалийн гэрлээс болоод ч юм эсвэл энэ яг тэнгэрийн цэнхэр өнгөөс болоод яг тийм хариулт гаргаад байгаа юм шиг санагдсан шүү дээ. Хариу үлдсэн цаашаа зүгээр тэгээд байгаа гэх юм уу? За ямар ч гэсэн өөр асуудал утсанд байхгүй зөвхөн тэр нь байсан учраас би өчтөр ингээд сав баглаа бодол гэрээ мэрээ те юугаа баталгааны хуудас ингээд бүх юм чирээд орчсон чам. Цаг үзээ хараад үгүй. англи хэлтэй юм уу? Би англи хэлтэй гэсэн одоо герман. Ээж хэлээд англи хэлтэй юм герман. Гэсэн. Англи хэл гоос хаа юм. Англи. Хайпер. Чанж ийдсэн хэлсэн байхгүй юу? Тэгээ шууд хөлдөөгч нь хийцээ. Тэгэхээр энийг хэсгээгээд тэгээд би цөв хэлмээр байсан болохоор тэгээд мах байгаа ч гэсэн зүг гэдтэй цөв идмэр санагдал. Юмна үүн гэж бүр ах угаасаа л тийм л дээ гэтэл яа бүр ахлаа өглөөний цай сүүлийн 3 мөр хоног уугаагүй. Уух завч байгаагүй. Тэгээ хөргөж хоосон байсан за. Тэгээ шарн хайцаа. Тэгээ сонгон аваад. Тэгээ ганцаараа байгаахгүй. Зөрөг хөсгөл явц. Ихийг авчих юм бол дуусгаж чадахгүй. Дууссан байсан.
За Сэрэда яагаад би шууд суугаад идэг вэ гэхлээр хотоодоо эрт ажиллуулж эхлэх гээд тэгдэг. Тэгэхээр мэдээж хэрэг орой яг уу тодорхой хэмжээнд эрт амрааж эхэлнэ. Яг гарахаас өмнө ч юм уу ингээд ус уучхаар юу яагаад гэдэг вэ? Би яг 12 дугаар ангиа төгсөх яштэй бэлдэж явах тэр үедээ өмнө нь яг ямар байдгаа анзаарч байгаагүй, яг тухайн үед анзаараад тэгээ яг тэрнээс хойш яг би иймэрхүү хоол боловсруулах системтэй юм байна. Би яг ингээд тэгдэм байна, ингэдэм байна гэдгийг анзаарч эхэлсэн заяа. Тэгээд яг 12-оос хойш би яг ингээ өглөө тухайн үед болохоор ингээд амар тухайн үед болохоор би ингээд нэг тийм турн мурн гэж зорилго тавиад тухайн үед би яг 60 кг байсан. Тэгэл өглөө алган 6-аас босчгүй гээд тэгээ ээжээрээ овёос ахуулаад тэгээд өглөөний цайндадан овёос иддэг байсан баха. Тэгэл нөгөө яг ус уухыг яг ингээд тогтмол ууж эхэлж мэхлээд яг тэгсэн чинь тэгж хооллоод эхэлсэн чинь яг миний одоо өчтөрийн идсэн хоол хүнсний бохирдол нь за ингээ хэрэггүй зүйлс нь яг өглөө цайгаа уухаас өмнө тэг яг өглөөний ус уусны дараа гадагшилдаг болсон. Уул нь би зүгээр ярмаар л л да зүгээр 6 өчтөр зураг ёй. Өчтөр 6-гийнхандаа хичээл орсон болохоор амар тийм хичээлийн үг хэлэхээр хэрэг ах юм. За тэгэхээр нөгөө нэг яг ингээд гэртээ байгаа дээрээ тухтай угаалгын руу орчхоор айгүй амар байдаг. Тэгэл тэрнээс хойш би ингээд өглөө болгон ямар ч байсан ингээд хотоодоо бэлдээд тэгээд ус орохоор чинь тэр чин доошлоо шүү дээ угаасаа. За тэгээд мэдээж хэрэг одоо ганц нэг тохиромжгүй тохиолдол гарна эсвэл зүгээр ингээд одоо яарад гарцсан тохиолдол ч юм угаалгын руу орж амжихгүй тэгэл тэр өдөр бол тэгэл өнгөрдөг дөө. Би өглөөний ус болохоор шууд ингээд зайлглаад байгаа шүү. Гэтэ бас учир зүггүй тэгээгүй ч гэсэн өдөр мөдөр ус уухлахдаа ер нь аль болох шимрүүдэг. Би яг ингээд нөгөө юм ярихгүй бол ингээд нойр мөглөд байгаа байхгүй юу? Тэгээ юм ярьж байна, өөрийгөө сэрээж байна. Дараагийн 7 хоног явчихаар яг тэрний дараагаас дараагийн 7 хоног эхлээд 5 дахь дуусаад тэгээд дараагийн нэгдгээс нь яг би өглөөнийхөө хуваарь шилжчих واخа гэж найдаж байна. Өчтөр болохоор бас тэгэл эрт унтсан. Яг нөгөө нэг угаасаа 5:30 гэж сэрж байгаа болохоор орой 9 гэхэд бол ялтчгүй унтчихад байгаа. Би тийм хөнгөний ортой хүн биш. Тэгэл эрт унтчихаж эрт сэрэл тэгдэг юм болохоор. Өчигдөр аягүй сүрхий хоол мал хийгээлсэн чинь өөрөө хоолоо нэг их идэж чадаагүй шүү дээ. Өнөөдөр аваад явчихаас бас авч явна гэжсэн да. Гэтэ дахиад 2 савлаад ч юм уу. Зориг хөвсгөл явцаа тэгээ би одоо ингэ чанга манга яриад байгаа зү. Чи одоо 8 зориг унтсан байхад бол би ингэ шивнээлээд гэсэн чи зөв өөрийн таавд зүгээр чанга манга яриад. Хувцлаад тэгээд нүрэ бодоод тэгэл гарандаа энэ 7 хоногт болохоор нөгөө сурагчтайгаа танилцж байгаа. Би тийм олон ангид хичээл заахгүй байгаа ч гэсэн яг тодорхой хэмжээнд ангиудад зааж байгаа. Тэгээд тухайн сурагчтайгаа ер нь бол өдөр болгон өөр шинэ ангид орж байгаа учраас өдөр болгон би нэг тийм за одоо тий анх удаа уулзж байгаа шүү дээ, танилцж байгаа шүү дээ.
хооцлон нэрээ ингээд яг анхаарахыг хичээж байгаа. За тэгэл дараагийн 7 хоногоос их анхаарахгүй байх бах. За тийм байна да. Би ингээд солонгосчуудыг солонгос хүмүүсийг гайхаад байдаг хгүй юу? Одоо ингээд нэвтрүүлэг гээд киног үзэхээр ингээд хувцастайгаа унтчаад байдаг штэ. Тэгээ зүгээр л кинон дээр ингээд агамхтаа тийм үү? Тэгж боддог байсан чинь би яг бас тийм төрлийн хүн болоод тах шиг байна. Зя нүрэ хатхыг үлээгээд тэгээд бодож эхлэв та. Тэр хооронд нь хувцас сонгоё. За би гарахад бол бэлэн болсон. Тэгээд өглөөний цайгаа уусан, хоолоо сагалсан байгаа. Юу яах гээд би сая нэг цай чанаад тэгээ халуун юм уу гэж бодоод чанчлаа. Одоо гарахгүй л ер нь амжихгүй тийм болохоор хурдан гарах хэрэгтэй. Тэглээгээд халуун цайг чинь тэмцтэй ууж чадахгүй эсвэл үлдээхгүй ямар ч гэсэн ууя. За нэг 2 минут юмж. Маргааш бүгдөө юу яа. Гэр цэвэрлдэг бичлэгээ тэрийгээ тэгээ тусад нь оруулчих яг гэр хамтдаа гэр цэвэрлээ ч юм уу гэрээ цэвэрлээд юу гэдэг юм те. Тэгээд гэр цэвэрлдэг бичлэг хийхдээ маргааштай шууд орж чадах нь үгүй би бас сайн мэдэхгүй байна. Тэгээд энэ бичлэгнүүдийг нийлж байгаа бүтэн санд ч юм уу ямарсан энэ 7 хоногт багтаагаад оруулъя. Бичлэгнийхээ хувьд ч гэсэн бас нөгөө хэмнэл рүүгээ орохгүй бол бас алдагдаад байна. Тэгэл юу яах вэ? Мэдээж хэрэг би амармаар байна. Гэсэн ч гэсэн гэрээс мах ирж байгаа учраас тэрийг явах хэрэгтэй. Гэрээс мах авдаг хүмүүс байх юм бол ер нь ойлгох уу? Нөгөө цагийн хуваараар нь өөрийнхөө ажилтнаа тааруулж авна гэдэг чинь амралтын өдрүүдээр аавна. Яг би өнөглөө унтмаар л байлаа. Гэсэн ч гэсэн 6 цагт босоод энэ хүү автосныхаа бод руу явж байв. За юм хавцгаа да. Өчтөр би орой утасныхаа төлөлтийг хийгээд тэгээд этэм ороо явж байхдаа ингээд цаг агарын самбар харсан байхгүй юу? Тэгэл бороотой юм байна штэ гэл амар сүрхээ уулгаа юм шиг. Айгуу сүрхээ тийг хараад бол мэдчихсэн юм. Тэгээ сая гарч ирэхдээ марцчих. Гэсэн чи одоо ингээд тэнгэр бүрхэд ер нь бороо орох шийдтэй. Би ирсэн байна. 8:30-ад ирсэн бэлэн байх юм бол ер нь автобусан тэгээд 8:30 мөч гээд хүнээ булгаад тэгээд янз. Яг автобус ирсэн үед нь авахгүй бол тийш нь өгчдөг. За яг хөө хэрвээ ингээд те яг гисгэр зүйл биш бол тийш нь өгөөд дараа нь авч болох ч гэсэн яг мах учраас мох болчихсон. Хөтөн болчихжээ. Хөтөн болцсон байх шүү. За камера дээр байрлуулаад ч гэсэн би энийг өргөж харуулж чадахгүй болохоор ингээ харуулчихъя. За ямар ч гэсэн энэ нөгөө гомингийн хайрцаггаар ирсэн байна. Тэгээд ингээ шинж гаргаад өгчдөг байгаа. Тэгвэл автобусаар авчиж байгаа те. Эднэрт амар байдаг.
Тэгээд бороо орж ийн газ явъя. Бас нэлээд хүнд байна. Энэ юу гэж бодож байна? Тэр бүдрам. Урьдлан тус. Энэ болохоор арц. Ширгэм. Энэ ширгэмлийг мэддэг хүн бас ховор юм байлээ. Зарим газарт нөгөө энэ ширгэмлийг хийдэг болохоор ер нь бол амрахнаар тайлбарлах юм бол ширгэмэл бол ааруул эзгэний хийдэг. Яг үндэ өгүүлтэй. Яг тэгэж ойлгож байна.